Өнөөдрийн бичлэг дээр өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал номыг товчлон танилцуулах болно. За өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал маш алдартай ном шүү дээ, тий. Тэгвэл энэ өндөр бүтээмжтэй гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр галуу болон алтан өндгөө тэнцвэртэй авч явахыг хэлдэг. Нөгөө галуу өндөө гаргадаг галууны тухай үлгэр өгдөө шүү дээ, тий. Нэг галуутай өглөөс төрсөн чинь галуу нь алтан өндөө гаргацсан байдаг. Тэгээ тэр алтан өндөг болохоор нэг өдрийн давтамжтайгаар гардаг шүү дээ, тий. Тэгээ галууны эзэн өглөө болгон өдөр болгон өөртөө нэг алтан өндөг өгч жагаад маш их баяртай байснаас сүүлдээ өдөр болгон хүлээж нэг өндөг авахаас залхуураад газ галуугаа алгаад тэр гидсэн дотнойгоо бүх алтан өндгийг нэг дор авчаа гэж шийдээд галуугаа алаад тэгээ сүүлдээ галуучгүй өндөгчгүй болдог тийм үлгэрээр тайлбарсан байлээ. Тэгэхээр өндөр бүтээмжтэй хүмүүс гэдэг нь ямар хүмүүсийг хэлж байна гэхээр галуу болон алтан өндөг хоёроо зэрэг авч явдаг хүмүүсийг өндөр бүтээмжтэй гэж хэлж байгаа. За энгийн жишээгээр тайлбарлах юм бол ажлын амжилт гэдэг бол алтан өндөг шүү дээ, тий. Үр дүн гарч ийн. Тэгвэл энэ ажлын амжилтыг гаргаад байгаа хүн өөрөө эрүүл мэнд болохоор бидний галуу гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр ажлын амжилт гаргаад алтан өндөг авах гэж яагаад явах юм бол галуу буюу эрүүл мэнд алдах юм бол энэ өндөр бүтээмжтэй гэсэн үг биш. За энийг бас бүхий л зүйлээр хийж болно. Гэр бүл болов ажил байна тий. Зөвхөн ажил дээр амжилттай нэг гэр бүлийн асуудалтай юм бол бас өндөр бүтээмжтэй гэж хэлэхгүй. Тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр танилцуулах нь өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал гэдэг нь галуу болон алтан өндгөө. Галуу болон алтан өндөг гэдэг нь бүх зүйл дээр ашиглаж болно тий. Харилцаан дээр ч гэсэн харилцаан дээр хүссэн зүйлийг хийх нь бол алтан өндөг байтал харилцаагаа урт хугацаанд гоё явж явах нь галуугаа холж ийн гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр бүхий л зүйл дээр хэрэгжилж байгаа энэ өндөр бүтээмжтэй гэдэг нь тэгэхээр энэ өндөр бүтээмжтэй бүхий л зүйлээ тэнцвэртэй галуу болон алтан өндгөө тэнцвэртэй авч явдаг хүмүүсийн 7 дадлын тухай ярилцах болно. Энэ дадал гэдэг нь болохоор дадал гэдэг чинь ямар ч ухамсаргүйгээр бидний өдөр тутамдаа байнга хийдэг зүйлийг дадал гэдэг шүү дээ, тий. Тэгээ судалгаагаар харах юм бол хүний өдөр тутамдаа хийдэг үйлдэлийн 70-80% ямар ч ухамсаргүйгээр зуршлын дагуу үйлдэгддэг гэдэг. 70-80% гэдэг чинь маш өндөр тооштой, тий. Тэгээ баг бид нэр өдөр тутамдаа хийдэг зүйлийн 70-80% гэдэг чинь би өөрөө хэн бэ гэдэг чинь миний дадал зуршил гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дадал зуршлаа өөрчлөн дадал зуршлаа эвдэн шин зуршлыг бий болгоно гэдэг нь баг хуучин хүн өөрийгөө бүр эвдээд дахиад бүр өөрийгөө шинээр бүтээн гэсэн үг шүү дээ. Тийм болохоор мэдээж амар биш боловч боломжтой тийм бид нар одоо 20-30 жилийн турш баруун гараараа амаа угаасан бол зүүн гараараа угаадаг болох боломжтой шүү дээ, тийм мэдээж хэцүү байна. Гэхдээ боломжтой учраас ийм өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал гэсэн ном гарсан баг шүү дээ, тийм хэрвээ зуршлаа өөрчлөх ямар ч боломжгүй байсан бол ийм ном гарахгүй. За тэгэхээр дадлыг бий болгоход гэхдээ 3 зүйл хэрэгтэй байдаг гинэ. Дадлыг мэдээж хуучин дадлыг шинэ дадлыг суулгах гэдэг бол маш хэцүү зүйл. Гэхдээ энэ дадлыг бий болгоход 3 зүйл маш хэрэгтэй гинэ. За тэр 3 зүйл нь болохоор эхлээд энэ дадлыг би яагаад өөртөө ингэж шинэ дадлаа би өөрөө яагаад бидээ суулгах ёстой юм? Бидээс шин дадалтай болох нь надад үнэхээр ашигтай юм уу гэсэн яагаад гэсэн асуултанд тэг хүн өөрөө ойлгож мэдчих хэвээр. Дээрэс нь энэ шин дадал нь яг юу юм бэ? Би яг юу хийх ёстой юм бэ гэдгийг тодорхой сайн мэдчих хэрэгтэй. Дараа нь болохоор яаж юм? Энэ шин дадлыг би яаж өөртөө бидээ суулгах юм? Яаж хийх юм? За мөн тэрийг хийх хүсэлтэй гэсэн энэ 3 зүйл байх юм бол хүн шин дадлыг бий болгож чаддаг гинэ. Яг тэнцвэртэйгээр энэ зуршил нь юу? Энэ зуршлыг би яагаад хийх ёстой юм? Энэ зуршил нь яг юу юм? Энэ зуршлыг би яаж бий болгох юм? Дээрэс нь энийг би бий болгоно. Яагаад энэ яаж гэдгийг сонссон чинь би үнэхээр бий болох хэрэгтэй юм байна гэж хүсэх юм бол шинэ дадал бий болох боломжтой. Тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр энэ 7 дадлыг яагаад бид нэр суулгах ёстой юм? Яаж бидээ суулгах юм? Тэгээд яагаад яаж хоёроос сонсноо хэрвээ танд хүсэл төрөх юм бол бид нэр өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадлыг өөрсдөө хэрэгжүүлэх боломжтой болно гэсэн үг тийм. За тэгээд шууд гол сэдвүүг оръё. Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 1-р дадал нь болохоор проактив бай буюу өөрийнхөө амьдралын эзэн бай. За түрүү хэлсэн шүү дээ, бид нэр өдөр тутамдаа хийдэг зүйлсүүдийн маань 70-80% нь бол бид нэр юу ч бодохгүйгээр зөвхөн зуршлынхаа дагуу хийдэг гэсэн. Тэгвэл бид нэр өөрсдийнхөө амьдралын эзэн биш, бидний амьдралын эзэн бараг зуршил юм шүү тий. Бид нэр өөрсдөө бодож шийдвэр гаргахгүй зуршлынхаа дагуу үлдээд байгаа юм чинь бидний эзэн бараг зуршил гэсэн үг шүү дээ тий. За тэгвэл анхнаасаа яаж тэр зуршил бий болчихсон юм бэ? Зүгээр байгалийн дагуу хэрэг зуршил бий болдог бол хүн болгон адилхан зуршилтай байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл хүн болгон өөр зуршилтай байдаг. Тэгвэл тэр зуршил нь яаж бий болсон юм бэ? Ихэнх зуршлууд маань мэдээж биднийг жоохон бахад ихэнх зуршлууд маань бий болсон байдаг тийм. Гэхдээ энэ зуршлууд маань юун дээр суурилж бий болсон бэ гэхээр бидний суур итгэл үнэмшил буюу ертөнцийг үзэх үзэлтээр суурилж энэ зуршлууд нь бий болдог. За жишээ аваад үзье тийм. Жоохон бахтай ингээл аав ичээртэй амар загнуулдаг хүүхдээсэн байлаа гэж бодъё л та юм хэлэх ч юм уу шинэ юм оролдож үзэх юм бол аав ичээр амар их загнадаг шинэ бити оролдоод бити өмлөд чимээгүй гэж загнадаг байсан байлаа гэж бодъё. Тэгэх юм бол тэр хүүхэд ингээд анх төрөөд аав ичээртэй ингэж их загнууснасаа болоод тэр хүүхдийн ертөнцийг үзэл нь энэ ертөнц дээр амьдрахад хамаагүй ингэж ярьж болохгүй юм биш үү? Чимээгүй байх нь илүү дээр юм биш үү? Юм яхаар загнаад байгаа юм чинь энэ ертөнц дээр чимээгүй байх нь надад ашигтай юм байна. Яг л чимээгүй байх юм бол аав ичээртэй загнуулахгүй шүү дээ тий. Тэгэхээр тэр хүүхдийн ертөнцийг үзэл нь болохоор энэ ертөнцид чимээгүй байсан дээр
чимээтэй байх юм бол өөрийнхөө хамаагүй санал болоо хэлэх юм бол загнуулт юм чинь би чимээгүй байх нь энэ ертөнцид аюулгүй байна гэсэн бодолд үүснэ. Тэгээ энэс нь болоод энэ бодол дээрээ суйрлаад цаашдаа бол ингээд дуугаа хураагаад чимээгүй байсараад явсараагаад энэ зуршил болдог. Хүүхэд насны траума мараа гэж ярьдэн шүү дээ. Тэр чинь болохоор энэтэй холбоотой. Тэгээд тийм болохоор одоо саяных бол зүгээр энгийн зан чанар яаж тогтдог вэ гэхээр аав ээжийнхэн тэр одоо багтаа хэлдэг байсан үгнээс нь болоод тэр хүүхэд ертөнцийг ийм ертөнц юм байна гэж үзээд тэгээд тэр ертөнцтэй таарсан үйлдэлүүдийг хийгээд тэр ингэж зуршил болж зан чанар болдог тухай авч жишээг саяны жишээ байгаа. За тэрнээс гадна одоо сэтгэл зүйн асуудалтай хүмүүс байгаа шүү дээ. Одоо ямаас амар их айдаг ч юм уу, зочирддаг ч юм уу тийм хүмүүсийн сэтгэл зүйн асуудлыг бол бид нэр хүүхэд насны траума гэж хэлдэг. За гэхдээ одоо энэ хүүхэд насны траума ч юм уу, энэ хүүхэд насны энэ амьдрал одоо тэр багын зуршлууд бол бид нарыг одоо мэдээж биднэрт нөлөөлдөг ч гэсэн бид нарыг бол бүрэн удирдах чадахгүй. Яагаад гэвэл багтаа одоо аав ээж хоёр нь чимээгүй гэж загнагаас болоод хүний урдаас юм хэлж чаддгүй тийм зуршилтай болчихсон байж болох ч гэсэн энийг бол бүрэн өөрчлөх боломжтой шүү дээ, тий. Тэгээд энэ бүрэн өөрчлөх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрөх нь нэгдүгээр дадал буюу проактив бай. Өөр өөрийнхөө амьдрал эзэн бай. Тэгээд энэ өндөр бүтээмжтэй хүмүүсийн нэгдүгээр дадал нь болохоор би өөр өөрийнхөө эзэн. Би өнгөрсөн хугацаанд ямар амьдралаар амьдарсан байна уу? Манай аав ээж ямар хүн байна уу? Миний орчин тойрон ямар хүн байна уу? Тэрнээс үл хамааран надад цаашдаа өөрийнхөө амьдралыг сонгох эрх чөлөө байгаа гэсэн үзэл сурталтай байдаг. Тэгээ бүх юм дээр би өөр өөрийнхөө амьдралын эзэн надад сонгох эрх чөлөө байгаа гэдэг нь болохоор энэ өндөр бүтээмжтэй хүмүүсийн нэгдүгээр дадал. Тэг өндөр бүтээмжтэй хүмүүст мэдээж ингэ судлаад үзэх юм бол маш олон төрлийн дадал байсан байх шүү дээ. Тэгээ тэр дундаас нь хамгийн их давхцсан 7-гийн энэ ном дээр бичсэн. Тэгээ тэр 7 дундаа нэгдүгээр тийм проактив буюу өөр өөрийнхөө амьдралын эзэн бай гэдэг нь нэгдүгээрт бичсэн гэдэг чинь хамгийн чухал гэсэн үг шүү дээ. Яагаад гэхээр хүн өөрөө тэр ертөнцийг үзэх үзэл дээрээ үндэслэж үйл хөдлөлөө хийдэг. За түрүүний тэр одоо чимээгүй байх нь энэ ертөнцид ашигтай юм байна гэхээр хүн ухамсаргүйгээр чимээгүй байдаг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эхний энэ проактив бай гэдэг нь та өөр өөрийнхөө амьдралын эзэн. Та бол энэ өөр өөрийнхөө амьдралыг бүтээж байгаа. Тэгэхээр өнөөдрийн таны амьдрал ийм байна гэдэг чинь та өнгөрсөн хугацаанд ийм байх сонголтуудыг хийсэн болохоор өнөөдрийн амьдрал та ийм байгаа гэсэн үг. Тэгээд таны ирээдүйн амьдрал чинь болохоор та ирээдүйд ямар сонголт өнөөдөр ямар сонголт хийх вэ гэдгээс хамаараа таны ирээд бол бүрэн өөрчлөгдөнө. Өнгөрсний та ийм сонголтуудыг хийсэн болохоор энэ амьдрал бий болчихсон. Тэгвэл та ирээдүйд одоо өөр амьдрал бий болгомоор байвал өөр сонголтуудыг хийх ёстой бай гэдгийг айгүй ухуулж тайлбарсан болохоор энэ проактив буюу та өөр өөрхий эзэн ахгүй. За тэгээд энэ дээр болохоор хоёр зүйлийг аягүй чухалчилж хэлдэг. Нэгт нь болохоор өдөөгч болон сонголт хийх эрх чөлөө. Өдөөгч гэдэг нь гадны хүчин зүйлүүдийг хэлж байгаа шүү дээ, тийм. Гадны хүчин зүйлүүд ямар ч байсан гэсэн та түүнд нь хариу үйлдэл үзүүлэх сонголт танд байдаг. Тэр сонголтыг хийх эрх чөлөө нь танд байдаг. Тэгэхээр та өөрийнхөө одоо яг энийг хэрэг 100% хүлээн зөвшөөрөх юм бол өнөөдөр надад байгаа таалагдахгүй зүйлсүүд хин нэгэн хүнээс ч юм уу ямар нэгэн зүйлээс олоогүй би ийм сонголтыг хийсэн болохоор ийм байдал үүсчихсэн байна гэсэн үг, тийм. Тэгэхээр цаашдаа таны амьдрал яаж ч иргсэн тэр нь таны сонголтын үр дүн учраас бүх хариуцлага танд байгаа гэсэн үг. Тэгэхээр нэгт нь болохоор сонгох эрх чөлөө танд байгаа. За энэ дээр нэмээд хоёр дахь зүйл нь болохоор санаа зовнилын тойрог, нөлөөллийн тойрог гэж зүйлийн тухай ярьдаг. Бидний амьдралд тохиолдож байгаа энэ зүйлсүүд дундаас санаа зовнилын тойрог гэж байдаг. Санаа зовнилын тойрог гэдэг болохоор би өөрөө нөлөөлж чадахгүй зүйл. Одоо чинь цаг агаар ч юм уу, тий, нартай ах уу, салхитай ах уу гэдгийг би өөрчилж чадахгүй шүү дээ, тий. Гэхдээ надад жоохон нөлөөлдөг. Энэ зүйл болохоор санаа зовнилын тойрог гэж байгаа. За нөлөөллийн тойрог гэж байгаа. Нөлөөллийн тойрог гэдэг нь бол би өөрөө нөлөөлж чадах зүйлийг. За өнөөдөр би одоо энэ бичлэгийг хийх үү гэдэг чинь миний эрхийн асуудал шүү дээ, тий. Энэ бол миний нөлөөллийн тойрог гэсэн үг. Тэгтэл энэ агаар салхич гэдэг үгс бол манай аав ээж хоёрын зан чанар гэдэг юм уу, миний өөрчилж чадахгүй зүйлийг болохоор санаа зовнилын тойрог гэж байгаа. За тэгэхээр өөрөө өөрийнхөө амьдралын эзэн байхын нэгдүгээр дадлыг хэрэгжүүлэхдээ болохоор үргэлж өөрийнхөө ирч хүч цаг хугацаагаар нөлөөллийн тойрогтой бүрэн зарцуулдаг гинэ өндөр бүтээмжтэй хүмүүс нь. Өөрийнхөө энэ санаа зовнилын тойрог буюу өөрийнхөө нөлөөлж чадахгүй зүйлдээ биш, нөлөөлж чадах зүйлдээ өөрийнхөө цаг хугацаа одоо юу гэдэг ирч хүчээ бүгднийг зориулдаг. Тэгээд тэр нөлөөллийн тойрогтой өөрийнхөө цаг хугацаа ирч хүчээ зориулах тусам тэр нөлөөллийнхэн тойрог илүү томорж идэг. Харин эсвэргээр өөрийнхөө нөлөөлж чадахгүй санаа зовнилынхаа тойрогтой цаг хугацаа ирч хүчийгээ зарцуулах тусам өөрийнх нь хийж чадах байсан зүйлсүүд жижигэрдэг. Тийм учраас энэ өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадлын нэгдүгээр дадал буюу проактив бай гэдэг нь надад сонгох эрх чөлөө байгаа. Энэ одоо энэ өдөөгч зүйлсүүдээс үл хамааран тэднэрт хариу эрх чөлөө надад байна гэдгийг бүрэн ухамсарлана. За дээрэс нь миний өөрчилж чадах зүйл байгаа, өөрчилж чадахгүй зүйл байгаа. Гэхдээ би өөрчилж чадах зүйл дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг нь болохоор проактив буюу нэгдүгээр дадал. Өндөр бүтээмжтэй хүмүүсийн хоёр дахь дадал нь болохоор төгсгөлийг нь төлөвлөж эхэлдэг. Урсгалаар амьдрдаг гэсэн үг шүү дээ, тий. Саяны эхний дадал дээр болохоор би бол өөрөө амьдралынхаа эзэн, надад сонгох эрх чөлөө байгаа гэдгсэн. Тэгэхээр тэгвэл өндөр бүтээмжтэй хүмүүсийн хоёр дахь дадал нь болохоор тэгвэл би энэ амьдралаараа ямар амьдралаар амьдрах юм? Би ямар дүрмээр амьдрах юм? Би амьдралынхаа төгсгөлд ямар болчихсон байхыг хүсэж байгаа.
Би ямар аав ээж болох юм? Би ямар хүүхэд болох юм? Би ямар дарга болох юм гэсэн өөрийнхөө амийг төсөглийг нь төлөвлөж эхэлдэг гинэ. Юу хийх гээд байгаа нь тодорхой. Зүгээр л өнөөдөр аягүй өндөр бүтээмжтэй амьдрах нь чухал биш. Би энэ ингэж амьдрснараа би юунд хүрэх гээд байгаа юм бэ гэсэн төсөглийг нь төлөвлөж эхэлдэг. За төсөглийг нь төлөвлөж эхлэхдээ анхаарах зүйл нь өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал гэдэг байна шүү дээ. Өндөр бүтээмжтэй гэдэг чинь болохоор нөгөө галуу болон алтан өндөр хоёроо тэнцвэртэй авч явдаг гэсэн. Тэгэхээр төсөглийг нь төлөвлөж эхлэхдээ зүгээр би одоо ажил дээрээ ч юм уу карьер, миний карьер ийм болчихсон байна гэж төлөвлөх биш. Өндөр бүтээмжтэй хүмүүс анханасаа би ямар аав болох юм? Би ямар ээж болох юм? Би ямар хүүхэд байх юм? Би ямар дарга байх юм? Би ямар лидер байх юм? Би ямар манлайлагч байх юм гэсэн өөрийнхөө статус төр бүгдэн дээр төсөглийг нь зааж өгдөг гинэ. Би ирээдүйд ямар аав болох вэ? Ямар ээж болох вэ? Би ирээдүйд нийгмийн ямар зүтгэлтэн болох вэ гэдгийг бүгднийг нь тэнцвэртэйгээр бичдэг гинэ. Тэгэхгүйгээр бид нар одоо өндөр бүтээмжтэй хүмүүс ч юм уу те төлөвлөгөөгөө гаргахтаа би одоо ийм ч болно, цагтаа болно, дарга болно ч гэдэг юм уу нэг л юм бичдэг шүү дээ те. Тэгтэл өндөр бүтээмжтэй хүмүүс галуу болон алтан өндгөө тэнцвэртэй авч явдаг болохоор өөрийнхөө статус болгон дээр төсөглөө төлөвлөж эхэлдэг. За мөн энэ төсөглийг нь төлөвлөж эхэлдэг гэдэг дээр нэг зүйлийг дурдж гисэн бэлээ. Тэр нь болохоор бүхий л зүйлс хоёрынтой бий болдог гинэ. Бүхий л зүйлс хоёр удаа бий болдог. Нэг нь бидний оюун бодол дотор, нэг нь болохоор бодит ертөнцийн дээр. За жишээ нь энэ номыг л гэхэд номын зохиолч нь толгойн дотор ийм ном бичнэ гэж толгойн дотор төсөөлсөн учраас бичиж гисэн баг шүү дээ, тий. Толгойн дотор ном бичиж гисэн ямар ч бодлогоогоор шууд бичиж эхлэн гэж байхгүй, тий. Энэ ширээг байсан ч гэсэн ширээг зохион бүтээсэн үнэн ширээ гэж нэг ийм юм байдаг, ийм ширээ бүтээнэ гэж толгойн дотор зураг төслийг нь гаргачаад бодит амьдралыг бүтээсэн баг шүү дээ, тий. За яг үүнтэй адилхан юм төсөглийг нь төлөвлөж эхлэн гэдэг нь бүх зүйл хоёрынтой бий болдог учраас та ямар амьдралыг бүтээмээр байна тэрийгэ толгойн дотор маш дэлгэрэнгүй зураг төслийг нь гаргаараа тэгжээж бодит амьдрал дээр биелээ болно гинэ. За тэгэхээр одоо нөгөө нэг бодол биелээ олно тийм болохоор сайхан зүйл бод гэж хэлдэг шүү дээ. Тэрийг сонссон зарим хүмүүс юу шашны юм яриад байгаа юм бэ гэжсэн хандлагатай байдаг. Тэгтэл энэ ном дээр болохоор бүхий л зүйлс угаасаа хоёрынтой бий болдог. Та толгойн дотор эхлээд өөрийнхөө амьдралыг ямар болох вэ гэдгийг зураг төслийг нь гаргаж чадахгүй бол бодит байдал дээр хизээж биелээ болж чадахгүй. Тийм болохоор өндөр бүтээмжтэй хүмүүс бол аль эхлэхдээ л аль хэзээ төсөглийг нь төлөвлөж эхэлдэг дадалтай болсон байдаг гинэ. Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 3 дахь дадал нь болохоор хамгийн чухлыг нь ихэнд нь тавьдаг дадал зуршилтай байдаг гинэ. Өндөр бүтээмжтэй хүмүүс. За хамгийн чухлыг нь ихэнд нь тавь гэдэг нь болохоор менежментийн тухай ярьж байгаа. Сая дадал 2 дээр болохоор би өөрийнхөө амьдралаар ийм амьдралыг бүтээнэ гэж эцсийнхаа зорилгыг тодорхойлсон шүү дээ. Тэгвэл одоо зорилгоо бий болгохын тулд өндөр бүтээмжтэй хүмүүс болохоор хамгийн чухлыг нь ихэнд нь тавьдаг зуршилтай байдаг. За энэ болохоор менежментийн талаар ярьж байна. Менежмент гэж юу вэ гэхээр хүмүүс бол хөвчлэн ингэж хариулдаг. Одоо зохион байгуулах ч юм уу эсвэл үр дүнтэйгээр удирдах гэж ярьдаг. Гэхдээ яг менежмент гэдэг үгний тодорхойлолт нь бол зорилготой хүрэхийн тулд өөрийнхөө нөөц болцоог зөв ашиглахыг менежмент гэдэг. Тэгэхээр менежмент гэдэг үгний хамгийн чухал зүйл нь болохоор зорилго гэсэн. Хэрвээ зорилго байхгүй бол менежмент гэдэг зүйлийг ярихгүй. Одоо магадгүй миний зорилго зүгээр унтах байж болно шүү дээ, тий. Зүгээр л ингэж гоё амрах байж болно. Хэрвээ зүгээр л амрах байх юм бол би өглөө 5 цагт босоод орой 12 цаг хүртэл ямар ч завгүй амьдрах юм бол би менежмент муутай ан гэсэн үг шүү дээ, тий. Өөрийнхөө менежмент гэдэг чинь зорилгоо биелүүлэхийн тулд өөрийнхөө нөөц болцоог зөв ашиглахыг менежмент гэж хэлж байгаа учраас. Тэгэхээр ер нь ямар тач хамгийн чухлыг нь ихэнд нь тавьдаг нь өөртөө байгаа нөөц болцоо, цаг хугацаа бүгдийг нь хоёрдугаар дадал буюу би ийм амьдралаар амьдрна гэж тохирчсон байгаа юм чинь тэр амьдралаа бий болгохын тулд өөртөө байгаа нөөц болцоо ирч хүчээ бүгднийг нь өөрхөн тэр эрхэм зорилго болгоо шахдаг бүр зуршилтай хүмүүс байх нэ. За энэ саяны ярьсан 3 дадал нь болохоор хувийн ялалт буюу өөрөө өөрийгөө манлайлж өөрөө өөрийгөө авч явах тухай ярьсан. Тэгэхээр хувийн ялалт, хувийн манлайлалыг бий болгохын тулд эхлээд би бол эзэн. Би бол ямар нэгэн энэ байгаа байдлын орчин нөхцөлийн би болох хэрэгч биш. Би өөрөө эзэн. Надад сонголт хийх эрх чөлөө байгаа. Тэгээд би сонголт хийх эрх чөлөөгөөрөө би ийм амьдралаар амьдрмаар байна буюу хоёр дахь нь болохоор төсөглийг төлөвлөж эхэл. Надад сонгох эрх чөлөө байгаа юм чинь би ийм амьдралаар амьдрахаар сонгож байна. За гурав дахь нь хамгийн чухлыг нь ихэнд нь тавь буюу би өөрөө сонгосон амьдралаа бий болгохын тулд өөрт байгаа нөөц бололцоогоо тэр зорилго руугаа төвлөрүүлнэ гэдэг нь болохоор гурав дахь. Энэ гурван дадалтай хүмүүс бол өндөр бүтээмжтэй хүмүүс ахны. Үлдсэн гурван зуршил нь болохоор нийтийн ялалт буюу бусад хүмүүстэй хамтраад нийтийн ялалтыг байгуулах тухай. Тэгээд угаасаа энэ бид нар чинь нийгмийн явдал шүү дээ, тий. Бусад хүмүүстэй дандаа харилцаа холбоотой байдаг. Тэгээд ямар нэгэн зүйлийг утга учиртай том зүйлийг хийхин тулд бусад хүмүүстэй хамтарч хүчээ нэгтгэхээс өөр биднэрт өөр боломж авахгүй ганцаараа ямар ч олигтой зүйл хийх боломжгүй шүү дээ, тий. Бусад хүмүүстэй хамтрах хэрэгтэй. За тэгвэл өндөр бүтээмжтэйгээр бусад хүмүүстэй харилцахын тулд өндөр бүтээмжтэй хүмүүст ямар гурван дадал байдгийг тухай ярилцъя. Дөрөв дэх дадал нь болохоор хож эсвэл бол хүнтэй харилцахдаа надад ч ашигтай авах ёстой, надтай харилцаж байгаа хүнд ч гэсэн ашигтай авах хэрэгтэй. Хэрвээ бид хоёрын аль нэгэнд нь ашиг байх юм бол гэсэн зарчимтай байдаг гинэ. Энэ хож гэсэн дадлыг бий болгохын тулд биднэрт хоёр зүйл хэрэгтэй. За нэг нь болохоор төлөвшсөн байдал хэрэгтэй. Хувийн төлөвшсөн байдал. Төлөвшил гэж юу хэлдэг вэ гэсэн чинь эрд зориг болон бусдыг бодох сэтгэлийн тэнцвэрийг төлөвшил гинэ.
эр зэрэг болон бусдыг бодох сэтгэл. Тэгэхээр хожид бий болгохын тулд бусдыг бодох сэтгэл гэхээр нөгөө хүндээ ч гэсэн ашигтай байх хэрэгтэй гэж нөгөө хүнээ бодох сэтгэл. Эр зэрэг гэдэг нь надад ашиггүй байх юм бол би өөрөө ийм байвал надад ашигтай, ийм байвал надад ашиггүй байна гэдгийг хэлэх, өөрийнхөө хүсэл сонирхлыг илэрхийлэх эр зэрэг. Энэ хоёрын тэнцвэрийг төлөвшөл гэж хэлдэг. За мөн хож гэсэн энэ зарчмыг хэрэгжүүлэхэд биднэрт баялаг сэтгэлгээ маш хэрэгтэй гинэ. Баялаг сэтгэлгээ гэдэг нь болохоор бүх юм хангалттай байгаа гэсэн сэтгэлгээ. Одоо хин нэгэн хүн амар амжилт оллоо ч юм уу, хин нэгэн хүн маш хэд хөрөнгө цуглууллаа гэд миний ирээдүйд олох эд хөрөнгө ч юм уу, нэр хүнд ч юм уу тэр багасж гин гэсэн үг биш. Тэр хүн маш их зүйлийг хураасан ч гэсэн миний ирээдүйд олох зүйлтэй ямар ч хамаагүй. За мөн адилхан би өөрөө маш их зүйлийг олсон ч гэсэн, би өөрөө нэр алдартай болсон ч гэсэн, би маш амжилттай байсан ч гэсэн тэр нь бусд хүмүүнийг хохироож байгаа гэсэн үг шээ. Энэ дэлхий дээр бүх юм маш их хангалттай байгаа учраас бусад хүмүүс маш их зүйл авсан ч гэсэн зүгээр, би өөрөө маш их зүйл авсан ч гэсэн зүгээр. Зарим хүмүүс бас нөгөө тийм гэмшлийн хандлагатай байдаг шүү дээ, тий. Би өөрөө амар амжилтанд хүрчих юм бол бусд хүмүүсэд би одоо хатаарах, бусд хүмүүс надад хатаархад ч юм уу гин одоо тэрнээс нь болоод би бусд хүмүүсийн бүдрүүлэг болчиход байгаа гэсэн гэмших сэтгэлтэй хүмүүс байдаг. Альцг бол бас хатаархад тий бусд хүмүүс илүү амжилтанд хүрчих юм бол хатаархдаг тийм сэтгэл гэж дээ, тий. Энийг болохоор энэ ном дээр ядуу сэтгэлээ гэж танилцуулсан байлээ. Тэгэхээр хож гэсэн энэ дадлыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд болохоор баялаг сэтгэлтэй байх хэрэгтэй. Баялаг сэтгэлгээ гэдэг нь болохоор бүх юм бүх хүнд хангалттай их байгаа гэсэн сэтгэлгээ гинэ. За өндөр бүтээмжтэй хүмүүсийн 5 дахь дадал болохоор тэд нэр эхлээд ойлго дараа нь ойлгуул гэдэг зуршилтай гинэ. Эхлээд нөгөө нэг ойлгодог, ойлгосныхоо дараа нөгөөндөө өөрийгөө ойлгуулдаг бүр тийм зуршилтай байд юм байна. Гэхдээ энэ эхлээд ойлго дараа нь ойлгуул гэхээр эхлээд зөвөр нөгөөнийхөө юу яриад байгааг нь ойлгоод өөрийнхөө санаа бодлыг ойлгуул гэсэн үг биш. Илүү гүнзгий зүйлийн талаар ярьж илээ. Түрүүний хэдүүлээ бичлэгийн ярьсан шүү дээ, тийм. Бидний үг үйлдэлийг, бидний ертөнцийг үзэх үзэл, тэр суур итгэл үнэмшил маань бидний үг үйлсийг удирдах байдаг гэдгсэн. Тэгэхээр эхлээд ойлгох дараа нь ойлгуул гэхээр зүгээр нөгөө хүнийхээ ярьж байгаа үгэн дээр нь анхаарлаа хандуулаад тэгээд өөрөө зүгээр санаа бодлоо ингэж зүгээр ярих юм бол хизээч гүн ойлголцож чадахгүй гинэ. Тэгэхээр яг гүн жинхнээсээ ойлголцохын тулд тэр хүн ямар суур итгэл үнэмшилтэй, ямар ертөнцийг үзэх үзэлтэй болоод энэ үгийг яриад байна, энэ үйлсийг хийгээд байна гэдэг тэрийг нь ойлгох хэрэгтэй. Тэгээд ойлгуул гэдэг дээр нь болохоор өөрийнхөө бас зүгээр энэ өнгөцгөн санаа бодлыг биш өөрийнхөө энэ ертөнцийг үзэх үзэл, өөрийнхөө суур итгэл үнэмшлийг танилцуулж яг бүр ингэж ойлголцох юм гинэ. За тэгэхээр түрүүний жишээн дээр л гэхэд те одоо аав ээж нь баг багтан чимээгүй бай гэдэг байсан хүүхэд бол ертөнцийг үзэх үзэл нь энэ ертөнцийн дээр бол би чимээгүй байснараа хүмүүс загнуулахгүй, хүмүүсийн нүдэнд өртөхгүй амар тайван байх боломжтой юм байна гэдэг суур итгэл үнэмшлээсээ болоод одоо хүний урдаас юм ярьж чаддаггүй тийм дуугаа олоод өссөн байлаа гэж бодъё л да тий. Тэгэх юм бол та тэр хүнд чи гоё ингэж хүнтэй ярилцах хэрэгтэй, чөлөөтэй ярих хэрэгтэй. Зүгээр л гоё ингэж амаа нэгээд гоё чөлөөтэй яриа гэдэг гэд тэр хүнтэй ойлголцож чадахгүй шүү дээ тий. Ягаад тэр хүн анханасаа энэ чимээгүй юм болов? Тий? Ягаад энэ хүн чимээгүй байх нь ашигтай учраас тэр хүн чимээгүй гэсэн үг шүү дээ тий. Ягаад тэгвэл энэ хүн чимээгүй байх нь ашигтай гэж бодоод байгаа юм болов? Тэрийг нь эхлээд ойлгох хэрэгтэй. Магадгүй та тэр хүн чинь баг бахта аав ээж хорин чимээгүй гэснээс болоод чимээгүй байдалтай болчихсон гэдгийг нь хэрвээ жинхнээсээ ойлгох юм бол та тэр хүнд шууд одоо ингэ юм ярь гэж хэлхээсээ илүүтэйгээр энэ өнөөдрийн нийгэмд бид нэр юм ярьснараа илүү ашигтай. Хүний урдаас та ингэ чөлөөтэй өөрхөн хүсэл сонирхлыг чөлөөтэй илэрхийлэх нь ашигтай. Дуугаа байснаас илүү чөлөөтэй байх нь ашигтай гэсэн бүр тэр суур итгэл үнэмшиллүүд тий. Одоо та буруу алдаа гаргалаа гэд аав ээжтэй таныг загнадаг байсан шиг энэ орчин үеийн нийгэмд бол таныг ингэж хүү амт ингэж буруу хэлээгээ загнахгүй, буруу хэлж болноо, буруу хэлсэн ч ямар шийтгэл байхгүй гэсэн тэр суур итгэл үнэмшилээр нь ярьж иж бүрэн ойлголцох юм гинэ. Тэгэхээр бид нэр өнгөцгөн зүгээр нөгөөний үгэн дээр нь юм уу үйл хөдлөл дээр нь анхаарлаа хандуулаад бүрэн ойлголцох боломжгүй учраас энэ 5 дугаар дадал буюу эхлээд ойлго дараа нь ойлгуул гэдэг нь болохоор нөгөө хүн чинь ямар суур итгэл үнэмшилтэй ертөнцийг үзэх үзэл нь юу вэ? Тэрийг нь эхлээд ойлгоод дараа нь өөрийгөө ойлгуулаарай гэсэн байна. За энэ өндөр бүтээмжтэй хүмүүсийн 6 дахь дадал нь болохоор хүчээ нэгдэг. Хүчээ нэгдэг буюу нэг дээр нэмэх нь 1 тэнцүү 3 буюу түүнээс дээш гэсэн хариуг гаргаж ирэхийг зорих хэрэгтэй гинэ. Нэг дээр нэмэх 1 тэнцүү 3 гэсэн зарчмыг. За энийг гаргаж ирэхийн тулд зорилго төвтэй байх хэрэгтэй. Саяны 4 5 6 дахь нь болохоор харилцан хамаарлын тухай ярьж байгаа гэсэн шүү дээ, тийм. Өндөр бүтээмжтэй харилцан холбоо үүсгэхийн тухай 4 5 дахь 6 дахь дадал нь тэгэхээр энэ дээр болохоор харилцаа үүсгэхийн тулд хүчээ нэгтгэхийн тулд болохоор зорилго төвтэй байх хэрэгтэй. За хоёр хүн юм ярьжлаа гэж бодъё л да тий. За магадгүй ингээд би нэг хүнтэй энэ номыг сайн бичих талаар ярьжлаа гэж бодъё. Бит хоёрын зорилго нь энэ номыг сайн бичих. Тэгэх юм бол би өөрөө би энэ номыг бичмээр байна. Ингэж бичмээр байна. Нөгөө хүн бас ингэж бичмээр байна гэсэн саналаа төвшүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр миний саналаар явах нь чухал биш. Нөгөө хүний саналаар явах нь чухал биш. Энэ номоос сайн бичих нь чухал гэсэн ийм дөрвтэй байх хэрэгтэй юм гинэ. Тэгэхээр миний саналаар явах биш, энэ хүний саналаар явах биш. Энэ хоёр саналыг нэгтгэснээрээ илүү сайн гуравдагч зам юу гэж болох вэ?
тэрийг олж тогтоох нь хүчээ нэгтгэх хэлж байгаа юм байна. Тэгэхээр хүчээ нэгтгэх гэдэг нь нэг дээр нэмэх нэг тэнцээ 3 буюу түүнээс дээш хариуг олж авах тулд зорилго төвтэй байх хэрэгтэй. Би ялах нь чухал биш, энэ хүн ялах нь чухал биш. Бид хоёр нийлээд зорилгоо илүү дагуулan биелүүлэх нь чухал гэсэн зорилго төвтэй байх юм бол маш сайн өндөр бүтээмжтэйгээр харилцаа холбоо үүсгэж чадах юм байна. За өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дахь дадал буюу хамгийн сүүлийн дадал нь болохоор өөрийгөө хурцлах гэсэн дадал байгаа. Энэ өөрийгөө хурцлах гэдэг чинь өөр дээр ажиллана гэсэн үг шүү дээ, тий. Тэгэд өөр дээр ажиллах тусмаа түүний 1 2 3 4 5 6 дахь дадлыг бол бүгднийг хэрэгжүүлэх боломжтой болно. Өөрөө амар тамир дахиад сул ч юм уу, тий. Өөрөө сэтгэл санааны явц гэсэн тоглолттой байх юм бол тэр 6 дадлыг биелүүлж чадахгүй учраас энэ 7 дахь өөрийгөө хурцлах, өөр дээр ажил гэдэг дадал нь бол бүр бусад 6 дадлаа дэмжиж өгдөг. Энэ 7 дадлын амин сүнс гэж хэлж болохоор зуршил дадлууд юм гинэ. За тэгэд өөр дээр ажиллахтай болохоор хүн гэдэг амьтан нь бие махбод болон оюун ухаан, нийгэм, сэтгэл зүй гэсэн зүйлээс тогтдог гинэ. Энэ өндөр бүтээмжтэй хүмүүс бол яг энэ дөрвөн зүйлээ тэнцвэртэйгээр өөрийгөө хөгжүүлдэг гинэ. За нэгт бие махбод гэхээр мэдээж дасгал хийх хэрэгтэй, эрүүл хооллох хэрэгтэй. За оюун ухаан гэх юм бол сурч хөгжих хэрэгтэй. Нийгэм гэх юм бол хүн угаасаа нийгмийн амьд учраас харилцаанд орох хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлж ингээл хүмүүстэй харьцах байх юм бол бас нэг талаараа ингээд хүн өөрөө доголдолтой болох юм байна. За тэгээ сэтгэл санаа. За сэтгэл санаа гэдэг нь болохоор хүн угаасаа тийм утга учиртай, үн цэнтэй зүйлийг хийхийг хүсдэг гинэ. Тэгэхээр өөрийгөө бас ингээд би амжилт гаргана гэл ингээд өөрийгөө бодоод яваад хүнтэй харьцахгүй ч юм уу утга учиртай, үн цэнтэй зүйл хийх байх юм бол бас хүн доголдож эхэлдэг. Тийм учраас яг өндөр бүтээмжтэй хүмүүс бол өөрийгөө дөрвөн зүйлээр нь авч явдаг гинэ. Тэгэхээр дахиад хэлэх юм бол өөрийгөө бие махбодын хувьд хөгжүүлдэг, оюун ухааны хувьд бас хөгжүүлдэг. За дээрэс нь нийгэм, харилцаанд байнга орж идэг, хүмүүстэй байнга харьцаж идэг. За тэгээд сэтгэл санаа, утга учиртай зүйл хийх нь угаасаа хүний үндсэн хэрэгцээ юм гинэ. Тийм учраас утга учиртай үн цэнтэй зарим тохиолдолд одоо хандив өргөдөг ч юм уу эсвэл өөрөө биеэр очиж хүмүүст тусалдаг ч юм уу те энэ зүйлийг хийх юм бол өөрөө бас хүн сэтгэл санаагаараа хэрэгцээнд хангагдаж байдаг учраас бас өндөр бүтээмжтэй амьдрах боломжтой юм байна. За тэгээ өнөөдрийн бичлэг дээр өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал номыг танилцууллаа. Дараагийн бичлэгээр уулзъя баяр таа.